сайн байцгаана уу? Би GSR Mongolia компани хүний нөөцийн мэргэжилтэн орил маань. За өнөөдөр та бүхэнд мандал даатгалын жаргалан эрүүл мэндийн нотлон тухай товч ойлголтыг өгье. За GSR Mongolia компани нь 2018 оны 12 сарын 30-нд мандал даатгалтай гэрээ байгуулж нийт ажилтнуудаа болон тухайн ажилтнуудын гэр бүлийн гишүүн бүрт тус бүрт 50 сая хүртэлх төгрөгийн эмчилгээ үйлчилгээг авах эрх бүхий жаргалан эрүүл мэндийн даатгалын гэрээг мандал даатгалтай байгуулсан байгаа. Бид энэхүү даатгалыг авах болсон шалтгаан нь юу вэ гэхээр нэгдүгээр нийт ажилтнуудыг болон тухайн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг чанартай эмчилгээ үйлчилгээг аваасаа гэж хүссэн. За мөн түүнчлэн төслийн талбай дээр ажиллаж байгаа ажилтан Улаанбаатартайгаа ч юм уу гэртээ байгаа ар гэрийнхаа гишүүдтэй ямар нэгэн байдлаар санаа зовхгүйгээр ажиллаа амар тайван хийгээсэй гэж хүссэн. За мөн түүнчлэн нийт ажилтнуудаа бид нэр эрүүл байгаасаа гэж хүссэн. Ийм учраас бид энэхүү даатгалыг гэрээ байгуулж авсан байгаа. За энэхүү даатгалд маань нийт 2000 хүн даатгуулагч хамрагдах хэрэгтэй байгаа. За үүнд мэдээж манай компани ажилтнаас гадна тухайн ажилтны эхнэр, нөхөр, мөн түнчлэн хүүхдүүд нь хамрагдах хэрэгтэй байгаа. За жаргалан эрүүл мэндийн даатгал нь ерөнхийдөө бол товчоор хэлэх юм бол GSR Mongolia компани ажилтан за мөн ажилтны гэр бүлийн гишүүд ямар нэгэн байдлаар өвчлсөн эсвэл гинтийн аваар осолд өртсөн тохиолдолд Монголын тэргүүлэх зэрэглэлийн эмнэлгүүдээс хүн тус бүр 50 сая хүртэлх төгрөгийн эмчилгээ үйлчилгээг авч төлбөрийг даатгалаас нь хүн төлөвлөх боломж бүхий эмчилгээ үйлчилгээг хэлээд байгаа. За энэхүү эмчилгээ үйлчилгээнд хамрагдах боломжтой мандал даатгалтай гэрээтэй хувийн нийт 14 эмнэлэг байгаа. Улсын нийт 9 эмнэлэг байгаа. За гэр эмнэлгүүд нь тус бүртээ өөрсдийн гэсэн үзтгүүлтэй жишээлх юм бол интернет гэх юм бол хүүхдийн эмчилгээ их барих тал руугаа илүү мэргэжсэн байх жишээ. За грант мэд гэх юм бол нуруу үе мөчний мис засал, үений мис засал ч юм уу те эсвэл өвдөлтийн менежмент, онцлогоо тал руугаа илүү мэргэжсэн ийм эмнэлэг байгаа. Гэх мэтчлэн эдгээр эмнэлгүүдээр та бүхэн өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ тус бүр 50 сая хүртэлх төгрөгийн төлбөр бүхий эмчилгээ үйлчилгээг авах боломжтой юм сайхан боломж биднэрт нэгдсэн байна. Та бүхэнд илүү ойлгомжтой байх үүднээс дараах 3 жишээг танилцуулъя. Жишээ 1. Жорын дагуу эм авах тохиолдол. GSR Mongolia компани ажилтан ханиад хүрсний улмаас интернет эмнэлэгт үзүүлж жорын дагуу эм авсан байна. Эмчийн үйлчилгээний төлбөр 45 мянган төгрөг, ханиадны эмийн зардал 35 мянган төгрөг, нийт зардал 80 мянган төгрөг. Үүнээс жаргалан даатгал 64 мянган төгрөг, харин даатгуулагч буюу GSR компани ажилтнаа ердөө 16 мянган төгрөгийг хариуцнаа. Жишээ 2. Жирэмслэлт төрөлттэй холбоотой үйлчилгээ авах тохиолдолд 3 гал эмнэлэг төрөлт ба төрсний дараах 3 хоногийн хэвтэн эмчлүүлэх эмчилгээ үйлчилгээний зардал нийт 1,630,590 төгрөг болов. Үүнээс жаргалан даатгал 1,304,472 төгрөгийг хариуцаж GSR компани ажилтнаа ердөө 326,118 төгрөгийг хариуцнаа. Жишээ 3. Хэвтэн эмчлүүлэх эмчилгээ үйлчилгээ авах тохиолдолд GSR Mongolia компани ажилтан Улаанбаатар сонготой эмнэлгийн мэдрэлийн эмчт үзүүлж хэвтэн эмчлүүлэхээр болсон байна. Ажилтан 7 хоногийн хэвтэн эмчлүүлэх эмчилгээний зардал 920 мянган төгрөг болсон байна. Үүнээс жаргалан даатгал 736 мянган төгрөгийг хариуцаж ажилтан та ердөө 184 мянган төгрөгийг хариуцнаа. Хэрв та даатгалтай холбогдлолтой дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэх юм бол мандал даатгалын 75 гэсэн дугаарын 3 дугаар шугамаар холбогдно. Эсвэл GSR Mongolia компаниг хариуцсан даатгалын мэргэжилтэн намын эрдэнэтэй 9111 2727 гэсэн утсаар холбогдож мэдээллүүдийг авч болно. Мөн түүнчлэн төслийн талбайн хүний нөөц мөн Улаанбаатар дахь төв офисын хүний нөөцөөс дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч болно.